За сайн байцгаана уу монголчуудаа. Ингээд Монгол түмний 93 наадам болох гэж байгаатай холбогдуулаад өнөөдрийн дугаараар энэ Монгол наадмын үүсэл хөгжил болон энэ Монгол наадам хэрхэн Монгол үндэсний түүхэнд нийтдээ 6 удаа хувьсан өөрчлөгдөн хөгжиж байсан талаар нэлээд дэлгэрэнгүй ярихаар бол бэлэн болоод байна. За юуны өмнө одоо Монгол наадам нь бол яг аль бие ёсоор төрийн хэмжээнд бол 1206 оноос буюу их Монголын эзэнт гүрний үеэс бол одоо аль бие ёсоор зохион байгуулж эхэлсэн гэж үздэг боловч за яг бодит байдал дээр Монгол наадам нь бүр эртнээс буюу Хүнүү гүрний үеэс одоо эхлэн энэ 93 наадмын шавн тавигдсан байдсан байлээ. Хүнүү гүрний үед 93 наадам нь бол нүүдэлчдийн дайн байлдаан цэргийн сургуулалттай холбоотойгоор хөгжиж эхэлсэн байдаг бол их Монгол улсын үеэс эхлээд төрийн их баяр ёслол болон хувирч илүү сонгодог утгаараа хөгжиж эхэлсэн. За үүний дараагаар Монголын нутагт шарын шашны нөлөө орж эхлэхдээ зэрэгцээд наадамд бас шарын шашны нөлөө орж даншиг наадам гэгдэх болсон. За цэрэг болон улс төрийн шинж чанараа баг зэрэг бол алдаж эхэлсэн гэж хэлж болно. За гэхдээ 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж Богдхаант Монгол улс байгуулагдсны дараагаар даншиг наадам халагдаж наадам нь Монгол үндэсний тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын бэлэгдэл манай ард түмний үндэсний дархлаа болон хувирсан байдаг. За улмаар 1921 онд ардын хувьсгал ялалт байгуулсны дараагаар наадам маань ардын хувьсгалын ойн баяртай нэгтгэгдэж жил бүр 7 дугаар сарын 11-ний өдөр улс орон даяар тогтмол тэмдэглэгдэх болж нийгмийн бүх давхарга наадамд яг тэгш эрхтэйгээр оролцож илүү ардын наадам гэдэг утга руу шилжиж эхэлсэн. За нэг ёсондоо бид бүхний тэмдэглэдэг орчин цагийн наадмын хэлбэртэй шилжсэн гэж хэлж болно. За харин 1990 онд ардчилсан хувьсгал ядсны дараагаар Монгол түмний наадам нь хатуу хяналт болон үзэл сурталчилсан байдлаасаа бүрмөсөн ангичирч илүү үндэсний үзэлтэй болж эхэлсэн. За наадмын агуулга нь урьд цагийнхтай адил үзэл сурталчилсан байхаа болж илүү өв соёл Монгол язгуур үндэсний бахархлуудыг бол агуулгах болсон. За мөн орчин цагийн наадам нь хэдийгээр иргэд олон хоног амрах болсон ч нөгөө талаар бас зарим бизнесүүдэд илүү таатай эдийн засгийн эргэлтийг үүсгэж гадны жуулчдыг татах Монгол соёлын томоохон экспорт болж одоо өргөжсөн гэж хэлж болно. За ингээд өнөөдрийн дугаарыг та бүхэн маань тухлан сууч таалан сойрхно. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулсан үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Багро брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэсний их баяр наадмыг өгтөн Багро брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро. Тэгэхээр Монгол түмний 93 наадмын түүхэн их сурвалж нь бол манай эртний өмнөх 3 дугаар зууны үеийн Хүнүү гүрний түүхэн уламжлалтай бол салшгүй холбоотой байдаг. За тухайн үед бол наадам нь зөвхөн зугаа цэнгэл төдийхөн тийм баяр бус харин одоо төрийн болон цэргийн зохион байгуулалтын маш чухал хэсэг болж байсан. За нүүдэлчдийн нийгэмд бол одоо эрчүүдийн бие бяцдар, авхаарч самбаа, мэрэгэн харвах чадварыг сорих зорилготойгоор одоо бүхийн барилдаан, морин уралдаан, сур харваа гэх мэт одоо иймэрхүү одоо сорилгоодыг бол явуулж байнгын эрчүүдийг цэргийн эрдэмд бэлтгэх бас одоо олонний дундаас онцгой авиаслаг чадварлаг тийм дайчин ирсийг бол илрүүлэх юм бүх нийтийн томоохон цэргийн сорилго байдлаар анх хөгжсөн байдаг. Нэг ёсондоо бол Хүнүү гүрний 90 үед дайчин эрчүүдийн чадварыг олон нийтийн өмнө шалгаж шалгаруулах бүх нийтийн үйл ажиллагаа хэлбэрээр наадмыг анх бол хөгжүүлсэн. За мөн наадам нь давхар нүүдэлчдийн нийгмийг ив нэгдлийн хүчээр зангидан барих улс төрийн стратегийн ач холбогдол бүхий үүргийг бас давхар гүйцэтгэдэг байсан. За өргөн уудам нутагт тархан суурьшсан овог аймагуудыг нэгэн дээвэр дор цуглуулж нийтийн цэнгэл сорилгын дор уулзуулдаг байсан тэднийг нэгэн цул болгох чухал арга хэрэгсэл ив нэгдлийн хэлхээс болж байсан гэж хэлж болно. За үүний зэрэгцээ наадмын гол цөмд нь бол одоо байгаль дэлхийгээ шүтэх, хөх тэнгэртэн залбирах, их нутгийнхан сүр хүчийг алдаршуулах зан үйлүүд бас шингэсэн байдаг нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл нүүдэлчдийн гүн ухаантай салшгүй холбоотой байдаг.
За тиймээс энэхүү наадам нь цаг хугацааны уртад бүтгэрч арилах бус харин ч Монгол төрийн оршин тогтнолын баталгаа, соёлын дархлаа болон уламжлагдж хойч үедээ өвлөгдөн ирсэн агуу их соёлын үнэт өв болон хувирсан. За ийхүү цаг хугацаа өнгөрсөөр Монголын өргөн уудам нутагт бол эзэн богд их эзэн Чингис хаан маань одоо их Монгол улсыг байгуулснаар энэхүү наадам гэдэг нь бол одоо зөвхөн орон нутгийн чанартай тийм сорилго бус харин одоо төрийн бодлогын түвшинд бол зохион байгуулагддаг төрийн их баяр ёслол болон албан ёсоор хувирсан байдаг. 1206 онд Чингис хаан их Монгол улсыг албан ёсоор тунхаглан зарлаж их хуралдайг хуралдуулсан нь Монгол наадмын түүхэнд хамгийн том үйл явдал болсон. За энэ үеэр төрийн шийдрүүдийг гаргахын зэрэгцээ, цэргийн үзлэг болон бүх морь сурын тэмцээнүүдийг улс орон даяар зохион байгуулж төрийн хүч чадлыг бол олон нийтэд харуулдаг болсон. За түүнчлэн наадам нь инхийн цагт цэргийн бэлтгэлийг хангах, дайчин эрсийн ур чадварыг сорих, шинээр цэрэг татагдсан залуус цэргийн эрдэм эзэмшүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой ийм арга хэмжээ болж хувирсан. Бүхийн барилдаан, морины уралдаан нь яг л дайны талбарт буй мэтээр өрсөлдөөнтэй хатуу дэг журамтай явагддаг байсан нь цэргийн сахилга батыг бэхжүүлэхэд чиглэдэг байсантай холбоотой. За төрийн их баяр ёслолд их хаан өөрийн биеэр оролцож шивдэг бөхчүүд, харваачид хурдан мордын эздийг шагнан урамшуулдаг байсан нь ард түмнийг эвлэлтэн нэгтгэх, төрдөө үнэнч байх сэтгэлгээг нь давхар бий болгодог байсан. За энэ нь төрийн сүр хүчийг илэрхийлэх, хаан болон албат иргэдийн хоорондох холбоог нягтруулах өндөр ач холбогдолтой үйл хэрэг байсан. За ингэснээр их Монгол улсын үед наадам нь дан ганц баяр хөөрөөс гадна Монгол төрийн бодлого, цэргийн хүчин чадал, ард түмний эв нэгдлийг эвтгэх төрийн их ёслол хэмээн түүхэнд бичигдсэн байдаг. За улмаар Монгол түмэн Манжийн иргэшээвд орсны дараагаар буюу 17-оос 20 дугаар зууны ихэнх үе хүртэл одоо Монгол наадмын агуулга, наадмын зохион байгуулалтад бол тодорхой хэмжээгээр шарын шашны нөлөө бол маш хүчтэй нэвтэрч эхэлсэн. За ингэснээр одоо даншиг наадам гэдэг ийм цоо шин хэлбэр бол тухайн Манжийн одоо иргэшээвийн он жилүүдэд бол бий болж эхэлсэн. Гэхдээ шарын шашин бас одоо шууд утгаараа монголчуудын хүч чадлыг тэгж сүлдэнд ороотуулж үгүй хийх зорилготой байсан гэж ойлгох нь бол арай дэндүү нэг туулширсан өрөөсгөл ойлголт болно. За яагаад гэдгийг одоо бол тайлбарлая. Манжийн иргэшээвийн он жилүүдэд монголчууд Манжийн төрөмгийллийн эсрэг улс төрийн тэмцэл хийх боломж туйлын хязгаарлагдмал болж эхэлсэн учраас монголчууд үндэсний үзлээ шарын шашны хүрээнд хадгалан авч үлдэхийг зорьсон байгаа юм. За даншиг гэдэг нь бол төвдөр бат орших гэсэн утгатай үг бөгөөд шашны тэргүүн өндөр дээд лам хувиргуудын насыг уртасгах, буян хишгийг аривжуулах зорилгоор өргөц барьц өргөж бэсрэг наадам хийдэг байсан бол хожим даншиг наадам болж хөгжсөн. За түүнчлэн даншиг наадам нь зөвхөн шашны хүрээнд бус халахын 7 хошууны ноёд хутагт хувилгаад оролцдог томоохон үйл явдал болж төрийн ёслолын шин чанарыг бол агуулж эхэлсэн. За ингэснээр наадам нь Монгол түмний эв нэгдлийг шарын шашны хүрээнд бол баттхан хамгаалах, шашнаар дамжуулан нэгтгэх гэсэн тийм сэтгэл зүйн давт тулааны талбар болон хувирсан гэж хэлж болно. За даншиг наадмын үеэр бүх барилдаж, морь уралдуулж, сур харавхаас гадна шашны томоохон ёслол болох цам харайх зэрэг одоо үйл ажиллагаанууд мөн дагавддаг болсон. За энэ нь нүүдэлчдийн уламжлалт наадмыг бол шашны соёлтой хослуулж илүү өргөн цар хүрээтэй болгосон одоо ийм түүхэн үйл явц байсан. За энэхүү Манжийн иргэшээвийн он жилүүдэд Монгол наадам нь Монгол үндэстний улс төрийн хүч чадлыг илэрхийлэх илэрхийлэмжээс гадна шашны ивэд дор үндэсний өв соёлоо хадгалан үлдэх, ард түмнийг эвлэрүүлэн зангидж, уусаж сарнин бутрахгүй байлгах гэсэн шашнаар дамжуулсан зөөлөн хүчний зэвсэг болон хувирсан түүхтэй. За үүний дараагаар 1911 онд бол үндэсний эрх чөлөөний хувьсгал ялалтанд хүрч за монголчууд өөрөө өөрсдийнх нь толгойг бол одоо захирах бүрэн эрх дарахтай болж хувирсан. За түүнчлэн одоо Богд хаант Монгол улсын үед бол наадмыг даншиг хэлбэрээс нь салгаж түүхэн уламжлалын дагуу сэргээн зохион байгуулж эхэлсэн байдаг. За ингэснээр тусгаар тогтнол улс төрийн бүрэн эрхэт байдлаа бол одоо бүс нутаг даяараа Монгол түмэн зарлан тунхагласан ийм маш чухал геополитикийн шин чанартай үйл явдал болсон гэж хэлж болно. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж Богд Жавзан дамб хотгодыг бол эзэн хаанаар өргөмжилсэний дараагаар наадам нь зөвхөн шашны хүрээний баяр бус үндэсний тусгаар тогтнолыг баталгаажуулсан төрийн их баяр ёслол болон сэргсэн түүхтэй.
Богд хааны зарилгаар наадмыг ёслол түгэлтэр зохион байгуулах болж төрийн албаны хүмүүс, ноёд, зам ховргууд болон нийт ард иргэд гээд бүх монголчууд анги давхраг хамааралгүйгээр энэхүү наадамд оролцдог болсон нь Монгол төрийн сүр хүчийг харуулах, ард түмнээ нэгтгэх гол эндэр болж хувирсан. За Богд хаанд Монгол улсын үеийн наадам нь дан шиг наадмын элементүүдийг тодорхой бодлоготойгоор хослуулж их Монгол улсын үеийн баяр ёслолын уламжлалыг бас орчин цаг үетэй холбосон ийм гол гүүр нь болж хувирсан. За энэхүү Богд хаанд Монгол улсын үеийн наадам нь Монгол төрийн дархлааг сэргээх, үндэсний бахархлыг сэргээх үз тухайн үедээ хамгийн чухал үүргийг бол маш амжилттайгаар гүйцэтгэсэн чадсан байдаг. За үүний дараагаар 1921 онд Монгол улсад бол ардын хувьсгал ялалт байгуулж наадмыг бол албан ёсоор ардын наадам гэж нэрлэх болсон. За ингэснээр 1921 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр яг тийм тогтсон өдөртөө тогтмол байдлаар бол наадмыг улс орон даяар тэмдэглэх болсон нь орчин үеийн бид бүхний тэмдэглэдэг болсон энэ орчин цагийн наадмын үндэс суурь нь болсон гэж хэлж болно. Гэхдээ социализмын үед бол наадам нь ингэж тодорхой хэмжээнд бас мэдээж хэрэг улс төрийн шинжтэй болон хувирж коммунист, социалист хувьсгалын тэр бүх ололт амжилтуудыг сурталчлах зорилго бүхий тийм зөөлөн хүчний суртал ухуулахын үүргийг бас тодорхой хэмжээнд бол давхар гүйцэтгэх болсон. Социализмын он жилүүдэд наадмыг анх удаага орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж бүх нийтийн баяр болгож өргөжүүлсэн. За түүнчлэн наадмын ёс жаяг илүү боловсронгуй болж бүхийн цол морины насны ангилал зэргүүд бол хуулиар тогтоогдсон хатуу дэг журамд бол шилжсэн. За мөн наадам нь улс төрийн шинжтэй болж хувьсгалын ололт амжилтуудыг сурталчлах албан ёсны эндэр болж хөгжсөн. За түүнчлэн социализмын үед наадам нь үндэсний уламжлалт, спортын төрлүүдийг соёл урлагийн цогц үйл ажиллагаануудтай хослуулснаар нийгмийн амьдралд бол илүү гүнзгий нэвтэрч эхэлсэн байдаг. За тухайлбал наадмын нээлт, наадмын хаалтын үеэр урлагийн тоглолтууд, ардын дуу бүжиг, хөгжмийн үзүүлбэрүүдийг бол маш өргөн хүрээтэй зохион байгуулах болсон. За мөн зөвхөн тэмцээнээс үзэхээс гадна бол олон нийтийн үзэсгэлэн, иргэдийн зугаалга, олон нийтийн баярын арга хэмжээнүүд маш хүчтэй дэлгэрч эхэлснээр наадмыг жинхэнэ утгаараа бүх нийтийн баяр болгон хувиргасан. За наадмын хөтөлбөр нь спортын амжилт сорихоос гадна соёлын үзүр үйлчлэгээр баяжсан нь баярын өдрүүдийг илүү хүртээмжтэй, илүү утга төгөлтөр болгож хувиргасан гэж ингэж хэлж болно. За тэгвэл Монгол улс ардчлалд шилжснээс хойших үе буюу 1990 оноос хойш Монгол улс ингэж ардчлалд шилжснээс өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд бол Монгол наадам нь үндэсний язгуур соёлоон өв соёлоон сэргээн дээдлэх дэлхийд дахинд өв соёлоон сурталчлан таниулах ийм шинэ шатанд бол цоо шин урд өмнө байгаагүй шатаар бол хөгжиж эхэлсэн. За социализмын үед бол ингэж хаагдмал байсан шашин болон энэ шашны янз бүрийн зан үйлүүд болон хамгийн чухал нь бол Монголын эртний Монгол ёс заншлыг наадмын хүрээнд бол чөлөөтэйгээр сэргээн нутагшуулж эхэлсэн байдаг. За үүний хамгийн тодорхой илэрлэл нь юу вэ гэвэл төрийн их 9 хөлт цагаан тугийг бол цэнгүүлэх ёслол гэж хэлж болно. За мөн наадмын нээлтийн үйл ажиллагаанд бол Монголын эртний түүхэн үйл явдлуудыг харуулах арга хэмжээнүүдийг албан ёсоор ингэж зохион байгуулах болсон явдлууд гэх мэтээр энэ бүхнээс бол харж болно. Ардчлалын он жилүүдэд Монгол наадам нь манай үндэсний бахархлын бэлэгдэл болон өргөжөж Монголын нүүдэлчин соёлыг бүх талаараа дотоод болон гадаадад сурталчлах боломжийг бүрдүүлсэн байдаг. За энэ нь ард түмний эв нэгдэл, агуу их өвөг дээдсийн түүхэн ухамсар, үндэсний язгуур шинжийг бол хадгалж хойч үедээ үлдээхэд бол чухал түлхэц болж хувирсан. За орчин үед наадам нь зөвхөн монголчуудын баяр бус дэлхийд танигдсан соёлын брэнд болон хувирч олон улсын жуулчдыг татах Монгол улсын хамгийн том арга хэмжээ болон хувирсан байдаг. За тэгэхээр Монгол наадам бол яавч үгүй Монгол үндэстний ухамсар дархлаа бол мөнөөсөө мөн. За учир нь Монгол наадам монголчуудын өвөрмөц соёл ёс заншлыг хадгалан үлдэх хойч үедээ энэ бүхнийг бол өвлүүлэн үлдээх хамгийн том эндэр нь гэж хэлж болно. За Монгол наадам нь бол Монгол түмний үндэсний бахархлыг сэргээж ард түмний эв нэгдлийг бэхжүүлдэг хамгийн гол зөөлөн хүчний нэг гэдэгт бол маргах ямар ч шалтгаан байхгүй. За тэгэхээр яг сүүлд ингээд бас бодоод байхад жоохон нас нэмээд ч тэрүү ямар юм мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн сүүлийн үед Монгол наадам тасрах
ёсгүй гэж одоо ингэж боддог болсон. Энэ магадгүй одоо аливаа зүйлийг наадмын утга учир агуулгыг илүү сайн ойлгодог болсонтой ч холбоотой байж магадгүй. За ингээд Монгол түмэн маань бүгдээрээ энэ сайхан Монгол түмний наадмаараа дэнж хотоодос сайхан наадцгаагаарэ гэж өрөөй. За ингээд одоо үеийн үед эвтэй найртай амьдарч ирсэн үндэс угсаа нутаг ус нэгтээ одоо олон сайхан ястнууд маань өөр хоорондоо ив найртай бие биедээ хүндэтгэлтэй байгаль дэлхийг хайрлаж сайхан наадцгаагаарэ гэж ингэж хүсье. За ингээд түр баяртай.